Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай 10 амьтны талаар ярихаар шийдлээ. Ингээд шууд үндсэн сэдвтэ орцгоё. Жагсаалтын 10 дугаар байранд усны үхэр орлоо. Усны үхэр 3.5-аас 4 м урттай, 1.2-оос 2.6 тонн жинтэй буюу уран газрын бүх амьтад дотроос биеийн жингээрээ заан болон цагаан хэрсний араас 3 дугаар байранд ордог. Эдгээр амьтад усанд сайн сэлэхээс гадна уран газар дээр 40 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Хэдэн тонн жинтэй 50 см урт сойтой асар хурдан амьтан таны хөөж байна гэж төсөөлөд үзтээ. Үнэхээр аимшигтай байгаа биз? Усны үхэр маш хүчтэй хаздаг учраас тэднийг дэлхийн хамгийн хүчтэй хаздаг 10 амьтан бичлэгийн 6 дугаар байранд оруулж байсан. Энэ бүхнээс үзэхэд хуурай газартч усан дотор ч гэсэн тэдэнтэй тулдна гэдэг бараг боломжгүй зүйл юм. Усны үхэр эзэмшил газарт нэвтэрсэн, үр төлөв рүү нойртсон, аливаа амьтан болон хүмүүс рүү маш аимшигтайгаар довтлон хөнөөдөг. Тийм учраас тэдний халдлагаас болж нэг жилд ойролцоогоор 500 хүн амь насаа алддаг ажээ. 9 дугаар байранд аимшигт матар орлоо. Эдгээр амьтдын гайхалтай хүч чадлын гол түлхүүр нь эрүүний асар том булчингууд юм. Бүх амьтад дотроос давстай усны матар бол дэлхийн хамгийн том матар, дэлхийн хамгийн том хевлэрээ өгч амьтан юм. Тэд ойролцоогоор 6 м урттай, 1-ээс 1.5 тонн жинтэй байдаг. Давстай усны матар хүчирхэг эрүүгээ ашиглан 1 см² талбайд 260 кг хүчээр хазаж, бараг ямар ч олзыг шууд устгах чаддаг. Тийм учраас матар бол манай гарагийн хамгийн түрэмгий, хамгийн аюултай амьтдын нэг юм. Тэд ихэвчлэн олзоо отолтонд оруулж, гиндүүлэн дайрч, улмаар живүүлж алах, эсвэл бүтнээр нь залгих замаар амь насыг хөнөөдөг. Эдгээр амьтад газар нутагт нэвтэрсэн бараг бүх төрлийн амьтдыг шууд олзоо болгодог. Жишээлбэл зарим төрлийн авраг загас, цэнгэг усны болон давстай усны загас, хавч хэлбэртэн, төрөл бүрийн 2 нутагтан, бусад хевлэр явагчид, шууд, хөхтөн амьтад тэр тусмаа хүмүүсийг хүртэл агнадаг. Матарнаас болж 1 жилийн дотор 1000 гаруй хүн амь насаа алддаг ажээ. 8 дугаар байранд хилэнцэд хорхоо орлоо. Хилэнцэд хорхоо үе төлөлтний хүрээний Аз хэлбэртний ангид хамаардаг. Дэлхий дээр нийт 2500 гаруй зүйлийн хилэнцэд хорхоо байдгаас дийлэнх нь хүмүүст эмнэлгийн тусламж авах хэмжээний ноцтой аюул учруулдаггүй. Гэвч 25 орчим зүйл нь хүний амь насыг хөнөөхүйц хортой. Хүмүүс ихэвчлэн хөл нүцгэн явж байхдаа эсвэл гутлан дотор нь орсон хилэнцэд хорхоог анзааралгүйгээр гутлаа өмсөх үедээ тэдэнд хатгуулдаг. Өөрөөр хэлбэл эдгээр амьтад дайрах гэхээсээ илүү өөрийгөө хамгаалахын тулд хатгадаг. Судалгаанаас харахад хилэнцэд хорхоонд татгууснаас болж жилд ойролцоогоор 3000-аас 3500 гаруй хүн амь насаа алддаг ажээ. Жагсаалтын 7 дугаар байранд цэцэн ялаа орлоо. Цэцэн ялаа Африк твийн төв хэсгээс гаралтай бөгөөд нойрны өвчин гэж нэрлэгддэг үхлийн аюултай өвчнийг тараадаг. Эдгээр ялаанууд Трифоносома прусей гэх нэртэй шимэгч хорхоог бусад амьтан болон ялаанаас авч улмаар өөрөө дамжуулагч болдог. Цэцэн ялаанд хазуулж нойрны өвчин авсан хүнд хазууснаас хойш 1-3 7 хоногийн дараа халуурах, толгой үе мөчөөр өвдөх, хүчтэй захтнах зэрэг шинж тэмдгүүд идэрч эхэлдэг. Ер нь зургийг харуулхад нэлээд эвгүй дотор эвгүйцэн тууралтууд гардаг. Хэрвээ шаардлагатай эмчилгээг тухай бүрт нь авахгүй бол комд орж дотоод эрхтний дутагдлын улмаас амь насаа алдах эрсдэлтэй. Аз болоход нойрны өвчнийг эмчлэх боломжтой учраас нас баралтын тоо жил ирэх тусам буурч байгаа боловч жил бүр 100000 орчим хүн цэцэн ялаанд хазуулж нас бардаг ажээ. 6 дугаар байранд үнсэгч бисаа орлоо. Дэлхий дээр энэ шавжны 130 гаруй зүйл голчлон Америк твд, цөөн хэдэн зүйл нь Аз болон Африк твд тааралдаг. Эдгээр бисаанууд ихэвчлэн унтаж байгаа хүний нүүрэн дээр мүлхэж очоод уруул амных нь ойролцоох нимгэн арьсан дээр хаздаг. Тийм учраас тэднийг үнсэгч бисаа, алуурчин бисаа гэх мэтээр нэрлэдэг. Түүний шүлс хит мэдрэмтгий харшилтай хүмүүсийг харшлын хүн төлбөрийн шоконд оруулах магадaltaй. Гэхдээ энэ тэдний гол аюул биш юм. Америк нэгдсэн улсын өмнөд хэсгээс эхлээд Аргентины хойд хэсэг хүртэл тархсан үнсэгч бисаануудын 50 орчим хувь нь аимшиг чагаас өвчнийг тараадаг. Чагаас өвчний эхний үе шатанд элдв шинж тэмдэг илэрдэггүй боловч ховор тохиолдолд баг зэрэг халуурах, толгой өвдөх, хазуулсан газар хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Эрт илрүүлж эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 4-8 7 хоногийн дараа өвчин далд үе шатандаа шилжиж хүний биед ямар ч шинж тэмдэг илэрхээ болж эхэлдэг. Ингээд халдвар авсан хүмүүс 10-аас 30 жилийн турш юу ч мэдлгүй явж байгаад зүрхний дутагдалд орж үхцгээдэг.
Алдар авсан хүмүүсийн 45% нь ийхүү үхцгээдэг бол 55% нь насаараа эдгээр шимэгч хорхоог биедээ тээж, хоол боловсруулах эрхтний хүндрэл, улаан хоолой болон бүдүүн гэцний томрол, элдв мэдрэлийн гэмтлийн улмаас зовж шаналдаг. Судалгаанаас харахад үнсэгч бяцаанаас болж нэг жилд хамгийн багадаа 7,000, цаашлаад 12,000 хүртэл хүн амнасаа алддаг ажээ. 5 дугаар байранд цэнгэг усны эмгэн хумс. Дэлхийн хамгийн аюултай амьтдын жагсаалтанд цэнгэг усны эмгэн хумс орно гэж ихэнх хүмүүс төсөөлөөгүй байх. Эдгээр амьтад өөрсдөө гим хортой биш боловч хүнийг шууд үхэлд хүргэх хэмжээний олон тооны шимэгч хорхоог өөртөө агуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооноос харахад жил бүр хэдэн сая хүн шистосомиасис хэмээх шимэгчээр халдварлаж, нэг жилд 20,000-аас 200,000 хүртэл хүн амнасаа алддаг. Энэ дотроос хамгийн багадаа 10,000 хүн цэнгэг усны эмгэн хумснаас болж амнасаа алдсан байдаг. Шистосомиасис авсан хүний хэвлийгэр хүчтэй өвдөх, цусаар ших, цаашлаад амнасаа алдах өндөр магадaltaй. Тийм учраас цэнгэг усны эмгэн хумснаас болгоомжлох хэрэгтэй. Жагсаалтын 4-р байранд нохоо орлоо. Анх 15,000 гаруй жилийн өмнө хүн төрлөختөн нохоо гаршуулсан гэж ихэнх судлаачид үздэг. Одоо дэлхий дээр хэлбэр хэмжээ, өнгө зүсээрээ хоорондоо ялгаатай нийт 800 орчим үйлдвэрийн 400 гаруй сая нохоо байдаг. Эдгээр амьтад шууд хүний амь насанд хүрэх нь харьцангуй цөөн боловч үхлийн аюултай галзуу өвчнийг тээдэг гэдгээрээ энэ жагсаалтын 4-р байранд орлоо. Дэлхийд даяар жил бүр олон 10 сая нохоо тазуулж, үүнээс болж 30,000 гаруй хүн шууд гэмтэл болон галзуу өвчний улмаас амь насаа алддаг. Харамсалтай нь хохирогчдын талаас илүү хувь нь бага насны хүүхэд болон эмэгтэйчүүд байдаг. Тийм учраас нохоо гайхалтай тэжээвэр амьтан, хүний хамгийн сайн найз, хамгийн сайн нөхөр мөн боловч тэд ч гэсэн амьтан гэдгийг сайн санах хэрэгтэй. 2018 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр дэлхийд даяар галзуу өвчний улмаас 59,000 хүн нас барсны, 59.6% нь Аз тивд, харин 36.4% нь Африк тивд өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл эдгээр нас баралтын дийлэнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муутай ядуу буурай орнуудад тохиолддог ажээ. 3 дугаар байранд могоо орлоо. 2023 оны 9-р сард нийтлэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад дэлхий дээр жил бүр дунджаар 5.4 сая хүн могоо татгуулж, энэ дотроос 1.8-аас 2.7 сая хүн ноцтой хорлогод өртдөг. Харин могоо хорноос болж жилд дунджаар 400,000 орчим хүн гар хөлөө тайруулж, сохрох болон бусад шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болдог. Гэхдээ энэ юу ч биш. Хамгийн харамсалтай нэг жилд ойролцоогоор 81,000-аас 138,000 хүн могоо татгуулж нас бардаг. Энэ бол могоо хорны эсрэг эм бэлтгэмлийн хомсдол, цаг тухайд нь зөв зохистой арга хэмжээ аваагүй зэрэгс шалтгаалдаг. Дэлхий дээр нийт 3,000 гаруй зүйлийн могоо байдгаас 600 орчим нь хортой байдаг. Хор судлалын шинжилгээнд LD50 буюу үхлийн дундаж тун гэсэн хэмжүүрийг ашиглан могоог хэр хортой болохыг тодорхойлдог. Үхлийн дундаж тунгийн тоо хэмжээ бага байх тусам могоо илүү хортой гэсэн үг. Хэрвээ та могоон хор болон дэлхийн хамгийн хортой 10 могооны талаар мэдхийг хүсвэл одоо харагдаж байгаа бичлэгээс үзэх боломжтой. 2 дугаар байранд өвчтний хүрээний хөхтөн амьтдын ангид хамаарах хүн төрлөختөн гэх амьтад орлоо. Харамсалтай нь хүний амнаас эрүүл мэндэд халдсан тохиолдлын ихэнх нь бусад төрлийн амьтдаас биш, хүний санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний амь насанд халддаг дэлхийн хамгийн аюултай 10 амьтны жагсаалтын 2 дугаар байранд бид нар өөрсдөө оржээ. Манай гараг дээр жил бүр дунджаар хагас сая орчим хүн дайн тулаан, террорист ажиллагаа, зам тээврийн осол, хүн амны гэмт хэрэг зэрэг маш олон шалтгаанаас хамааран амь насаа алддаг. Гэвч томоохон дайн тулаанаас болж энэ тоо хэмжээ хэдэн 10, хэдэн 100 дахин ихссэн хэдэн тохиолдол бий. Жишээлбэл дэлхийн 1-р дайнд цэргийн болон энгийн иргэдийн нийт хохирлын тоо хэмжээ 40 сая гаруй байсан. Энэ дотроос 20 сая орчим хүн нас барж, ойролцоогоор 21 сая хүн ноцтой шаргацсан гэдэг. Амиа алдсан хүмүүсийн 9.7 саяын цэргийн албаа хаагчид 20 сая орчим нь энгийн иргэд байжээ. Харин дэлхийн 2 дугаар дайн бол хүн төрлөختний түүхэнд бүртгэгдсэн хамгийн олон хүний амьд хүрсэн цэрэг дайны ажиллагаа байсан. 1940 онд нийт 70-аас 85 сая хүн буюу 2.3 тэрбум байсан дэлхийн хүн амын 3 орчим хувь нь амь насаа алдсан гэх тооцоолол бий. Дэлхийн 2 дугаар дайнаас шууд хамааралтайгаар 50-аас 56 сая хүн дайнтай холбоотой өвчин зовлон,
Өсгөлөнгийн улмаас 19-оос 28 сая хүн амнасаа алдсан гэж үздэг. Эдгээр хүмүүсийн 50-аас 55 сая нь энгийн иргэд, 21-оос 25 сая нь цэргүүд байсан. Эдгээр цэргүүдийн 5 сая орчим нь эсрэг талдаа олзлогдож нас барсан гэдэг. Сонирхолж хэлэхэд хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн том жижиг бүх дайн тулаанаас шалтгаалan 1 тэрбум гаруй хүн амнасаа алдсан гэх тооцоолол бий. Жагсаалтын 1-р байранд орсон амьтныг ихэнх хүмүүс мэдэх байх. Энэ бол шумуул юм. Шумуул бол хүн төрөлхтний хувьд дэлхийн хамгийн аюултай амьтан юм. Энэ өчүүхэн шавжинд хазуулах үед дамжуулсан шимэг чорхой болон вирус нь маш аюултай байдаг учраас ихэвчлэн үхэлд хүргэдэг. Шумуулнаас шалтгаалan 2019 онд 409 мянган хүн хумхай өвчнөөр нас барсны ихэнх нь 5 хүртэл насны хүүхдүүд байсан. Харамсалтай нь хумхай бол шумуулаар дамждаг цорын ганц өвчин биш юм. Үүнээс гадна чагаас өвчин, денге буюу хугарлын жичрэг, баруун нийлийн вирус, зика вирус, рифт хөндийн жичрэг, чикунгуня вирус, шар жичрэг, сент-люсийн энцефалит гэх мэт маш олон төрлийн өвчин эмгэг үүсгэгчийг шумуул өөрийн биеэр дамжуулан жил бүр 750 мянгаас 1 сая орчим хүний амь насанд хүрдэг ажээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай 10 амьтны талаар танилцууллаа. Энэ жагсаалтанд хүний биед амьдардаг элдв шимэг чорхой, тууцан хорхой зэргийг оруулаагүй болно. Бичлэгүүдийг минь байнга үздэг, мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд өргөжлөх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий, ховорцсон ховордоогүй бүхэл амьтан урамлаа хайрлан хамгаалъя.